Тэнгэр заяат монголчуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайхан битүүлц хааж байна уу? Энэ удаагийн тань мэдхүн дугаарт галактикийн талаар ярилцъя. За, манайхан туглан сууж таалан болгоно уу? Лайк болон сабан дарж комент хийрээ. Сүүн зам буюу галактикийн тухай таныг гайхшруулах баримтуудын талаар ярилцъя. Манай галактик гэсэн үг. Шөнийн тэнгэрт үзэгдэх мянган одол бүхэн нэг л нэршил дор оршин байдаг нь сүүн зам галактик үлээ. Сүүн зам бол хүн төрөлхтний төсөөллийг давсан өргөн удам түүн шиг гайхалтай зүйлсээр баян гэдгийг дурдах нь юу? За одоо баримтуудын талаар ярилцъя. Нэгдүгээр сүүн зам галактик манай ертөнцийн үүсэлтэд зэрэг үүссэн. Судлаачид сүүн зам галактик нь манай ертөнцийн хамгийн анхны галактикуудын нэг гэж үздэг. Орчлон ертөнц 13.7 тэрбум жилийн тэртээс тэлж эхэлсэн бол манай галактик 13.6 тэрбум жилийн өмнө бүрэлдэн бий болсон бараг ижил настай байх нь. Сүүн зам гэх нэрийн тухайд Грекийн домогт сүүн зам галактик Гера тэнгэр хүү Герклесийг хөхүүлж байхад үүссэн тул ийм нэрэтсэн хэмээн өгүүлдэг. Түүнчлэн Олимпиол хүрэх замыг сүүн зам гэдэг хэмээн тайлж унших нь бий. Сүүн зам бол ганц галактик биш юм аа. Түүхийн явцад сүүн зам нь өөртөө бусад жижиг хэмжээтэй галактикуудыг нэгтгэн нийлүүлж байсан ажиглагдаг. Өдгөөч энэ үйл явц өрнөж буй бөгөөд Canis Major галактик сүүн замтай нийлэх үзэгдэл явагдсаар байгаа байна. Асар их хурд. Манай нарны аймаг галактикийн төв цэгийг 827,000 км/цагийн хурдтайгаар тойрон иргэдэг байна. Галактик ингэж тойрч иргэдэг гэсэн манай нарны аймаг. Тоосонтор болон хий. Сүүн зам бол бүхэлдээ тоосонтор болон хийнээс бүтэх галактик бөгөөд 100,000 гэрлийн жилийн хэмжээтэй галактикийн ердөө 6,000 гэрлийн жилийн тэртех одод л бидэнд харагддаг ажээ. Гэрлийн бохирдолгүй орчинд сүүн зам галактикийн энгийнүүд нь ч үзэгдэхэд тодоор гэрэлтэн харагддаг. Тоолж баршгүй одод. Сүүн зам галактикт чухам хідэн од оршиж буй талаар маргаан өнөө хүртэл үргэлжилсээр байна. Хүн төрлөختний хэрэглэж буй дуран аминд хамгийн тод одод л харагддаг боловч тоосонцор гэрэл нь шингэн бүдгэрсэн одод чухам хэд байгааг тооцол гаргагүй билээ. Бид шөнийн тэнгэрт галактикийн ердөө 0.25% л хардаг гэх онолж бий. Маш бага хувийг хардаг байх нэ. Улаан одой одод. Манай галактик улаан одод хамгийн түгээмэл байх ба массын хувьд манай нарнаас 10 дахин их бага байдаг. Өмнө нь судлаачид энэ төрлийн оддыг тойрч иргэвж буй гаригүйдэд амьдрал үүсэх боломжгүй гэж үздэг байсан. Сүүлийн жилүүдэд энэ үзэл няцаагдах болжээ. Супернова тесрэлтүүдийн нөлөөгөөр сүүн зам галактик хорон мөч бүхэнд оддоо алдсаар байна. Супернова тесрэлт нь од мөхөд тохиолдох хүчтэй дэлбэрэлт ажээ. Олон төрлийн энерги. Нүдэнд үзэгдэх гэрэл бол нэгэн төрлийн энерги юм аа. Манай галактик гэрлээс гадна радио долгион, гамма туяа, харанхуй метеор, рентген туяа зэрэг асар олон төрлийн энерги бий. Харанхуй материйн хүрээ. Сүүн зам галактикийн нийт массын 90 гаруй хувийг харанхуй материйн хүрээ эзэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний ажиглаж харж чадах хүрээ ердөө 10%-аар хязгаарлагддаг бөгөөд түүнээс цааш хязгааргүй харанхуй ноёлдог байна. Авраг бөмбөлгүүд сүүлийн үеийн ажилтнуудаар сүүн зам галактикийн төвд байрлах хар нүхний ойролцоо аврах хэмжээтэй бөмбөлгүүд буюу тогтоогдсон бөгөөд хүчтэй татах хүчний нөлөөгөөр элсэн цаг мэт хэлбэрт орж байгаа нь ч ажиглагджээ. Сонирхолтой. Хүн төрлөختний бичсэн түүх галактикийн хувьд нүд ирмэх хугацаа юм аа. 4.6 тэрбум жилийн тэртет бий болсон манай нарны аймаг галактикийн ердөө 20 гаруй хүн удаад тойрч ирсэн бөгөөд хүн төрлийн түүх бол галактикийн хувьд нүд ирмэх хугацаа юм аа. Магелланы тоосонцор 16 дугаар зуунд Португал далайчин Фердинанд Магеллан өмнөд тэнгист хөвж явхдаа тэнгэрт оддын бөөгнөрл ялимгүй хөдөлж байгааг анзаарсан нь сүүн зам галактикийг тойрч иргэж буй жижиг галактикуд байсан ажээ. Улмаар шинжлэх ухаанд тэдгээрийг галактик Магелланы тоосонцор гэж нэрлэх болсон байна. Мөнхийн хөдөлгөөн. Сүүн зам галактик сансрын эрхсүүдийн нэгэн адил мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг. Дэлхийн нарыг тойрон иргэдэг бол сүүн зам галактик бусад бүлэг галактикууд гих мэтчлэн мөнхийн хөдөлгөөнд байдаг ажээ. Хортой тоосонцор. Тодорхой төрлийн оддоос ялгарч байдаг. Алипат нүрс төрөгчийн нэгдлүүд задгай сансарт дэгдснээр асар удам орон зайд хортой тоосонцор ихээр ялгарч байдаг байх нэ.
асар удан боловч сэрэг орон зай. Хэрэв сүүн зам галактикийг Призби тавг шиг хэлбэртэй болгон жижигрүүлбэл цааснаас нэгэн болж харагдах юм аа. Спираль хэлбэр. Орчлон ертөнцийн дээрх галактикуудын 3/2 нь спираль хэлбэрт оршдог ба төвөө тойрсон эргүүлэх хэлбэртэй байх нь түгээмлээ. Манай нарны аймгийн агуулсан сүүн зам галактикийн хувьд ч дээрх хоёр шинж тэмдгийг өөртөө агуулсан байдаг. Манай галактикийн нийт масс одоогийн байдлаар тодорхой тоо баримт байхгүй боловч нарны масснаас даруй 700 тербомоос 280 дахин их масстай гэсэн таамаглал бий. Сүүлийн сүүн замын гэр орчим хувь нь харанхуй материал тул тооцоолоход бэрхшээлтэй ажээ. Хар нүх сүүн зам галактикийн төвд хит их хар масстай Сагитариус A хэмээх хар нүх байрлсан байх бөгөөд манай нарнаас 4 сая дахин их масстай гэж таамаглаж байна. Демокротсын нээлт нийтийн тооллын өмнөх 460-аас 370 оны хооронд амьдарч байсан эрдний грекийн гүн ухаанч Демокротус сүүн замыг оддоос бүрдсэн хэмээн анх удаа таамаглажээ. Хожим Галилей 1610 онд түүний таамаглал үнэн болохыг телескопын тусламжтайгаар баталсан юм аа. Мөнгөн гол. Хятадууд сүүн замыг мөнгөн гол хэмээн нэрлэдэг. Хятадын домогт хончин эрийг дурлалт бүсгүйгээс нь салгахын тулд бурхад мөнгөн гол тэнгэрт урсгасан хэмээн өгүүлдэг ажээ. Нохойн лам Чирокийн домогт нэгэн нохой шуудатай эрдэн шиш хулгайлж зүгтг үедээ асгасан шошин сүүн зам болсон гэж өгүүлдэг юм аа. Ийхүүдэд галактикийн нохойн зам хэмээн бас нэрлэдэг байх нэ. Хиймэл зураг. Бид өөрсдийн оршиж буй галактикийг гаднаас нь ажиглаж зураг болон гарах боломжгүй. Тиймээс бидний харж дассан эдгээр зургууд нь зүгээр л төсөөлөл төдий эвлүүлэг ажээ. Одоо манай галактикийн зураг бол зүгээр эвлүүлэг төсөөлсөн зураг байх нь шүү дээ. Жинхэнэ зургийг нь бол авч чадаагүй гэсэн үг. Сүүн зам үрд мөнх орших боломжгүй. Өнгөрсөн түүхийн хугацаанд сүүн зам ойр орчмын бусад галактикуудаа мөргөлдөж ирсэн бол өдгөө Андромеда галактик руу 400 мянган км/цагийн хурдтайгаар ойртсоор байна. Тус мөргөлдөөнөөр дэлхий сүрэх магадлал бага боловч тэнгэрт үздэг оддын байрал эрс өөрчлөгдөх гарцаагүй билээ. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай монголчууд хотол төмнөрөө сайхан битүүлж сар шиндээ сайхан шинлээрээ.